Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч Хөх толбот Дэ Төмөр очир. Шулам түүхэн өгүүлэг. Сар гарвын өмнө манж цэргийн хүрээний актыг хөөн отсон хэрэг мандаж, уляастайн манж амбны газраас өөлд хошууны захирагч Пунцэг бэст өдтэй бичиг буухай илчээр илгээжээ. Цэргийн акт хулгайлсан тэтрүү этгээдийг даруй олж амбны газар хүргүүл гэсэн байлаа. Тайгам харвалуудад зар тараан сэжиг бүхий хүн харагдвал даруй мэдгэдэхийг тушаасан ч хэл сураг гарсангүй. Энэ явдлын дуйлан намжаагүй байтал манж цэргийн хүрээний тариан талбайг шатаасан балмад хэрэг гарчээ. Бэс Пунцгийн шарман царай хүрлийн харлаж ямар ч аргаар хамаагүй тэрхүү тэрслэгч этгээдийг олохгүй бол хэрэгм зэрэгэ хураалгана гэдгийг мэдхийн цаагуур мэдэх тул хавигнах болжээ. Дүгэрч тогтохгүй нуур дэлсэж мэлхий айлгах гэгчээр манжууд энэ хэргийг далимдуулан өөлдүүдийг адсах шиг талхиж адуу шиг унах хүнд үе ирэхүй хэмээн дээр доргүй айн ширвэтэж ханцуй дотроо залбирна. Дүүхэн хөндийд өргөө гэрээн засан намаржаалж байсан бэсэнд хошуу тамгын бошго балжир хар хурдааран тоос татуулсаар ирэв. Хөлсөн садран урсах зарлага өргөөний үүдэнд угтсан хяад морныхоо цолбурыг атгуулад босгоор алхууд сөхрөн мөргөөд нэг сэжиг бүхий хүнийг саатуулан дөнгөлж хар герт хорилоо гэв. Пунцэг бэйс хяагаан дагуулan морины хар хурдаар гүйлгсээр хошуу тамгын газар иржээ. Тамгын гэрийн үүдэнд угтан авсан намжир хаван овоодой малгаан тус газар гараан тавин мэхийн яслоод герт орохыг урив. Тамгын бичиг хэргийн түшмэл бээр янтаагаа орхин босч дор мэхийн хүндэтгэл үзүүллээ. Аягч тавгтай идээ домптоо цай барьсны дараа хаван төрүүлэн ам нээж. Бодонт ууланд гөрөөлж явсан манай ихэд модон дотор утаа гарахыг харж алсуур тойрон бүсэлсээр дөхөж очиход үс сахлан зогдорлсон зүс хараагүй хөглгөрээр гөрөөсний гуй шараад сууж байсан гин. Буу шийдэмтэй олуулаан тул бүслэн авч нутаг ус ураг овг хэрэг зоргийг асуухад ус балгасан мэт дуугүй байсан гинэ. Бэстэй уулзна гэж ганцхан үг хэлжээ. Гөрөөчд зайд морин дээр гарын ард нь холбож хөтлсөөр тамгын газар авч ирв гэд дор мэхив. Бэс хар цагаан эс дуугаран толгой дохиход үүдэн зогсож байсан тахар увсхийн гарч удалгүй хавтаст дөнгө хүзүүнд нь углаж гарын ард нь хүлсэн булээрийг хоёр тахар сугдан оруулж ирээд сөгтгөн суулгав. Булээр бэстэй харц тулгаран доош тонгойв. Гэр доторх хүмүүс рүү үл харан доош тонгоох хүн хар гөрөөс шиг хөглгөр эрийг ажин суусан бэс. За хөө чи айл нутаг хошууны хэний албатав? Надтай уулзах ямар хэрэг байдаг вүлээ гэхэд за би ил тарвахтайгаар нутагтай Шарбодон баатрын ач хүү бор магнай байна. Нэгэнтээ баригдсан тул үннээ өчсөв. Манж цэргийн хүрээний актыг цөлбөж тариан талбайг нь шатаасан гин бурууга бэс таны өмнө хүлээж байна. Учир юу гэвээс тэтрүү этгээдийг эс олбоос бэс таны хэрэгм зэргийг хурааж өөлдийн хошууг тараах гин гэсэн яриаг гөрөөчдөс сонсов. Гагц надаас болж хадны завсар хавчуулагдсан халиуны зулцах шиг халахын нутагт амь зууж буй үндэс нэгт өөлдүүдийг хөлдөөж хэрхгүй тулд ийн өчөв хэмэв. Аалзны мөрөөр 10 хонож хорхой мөрөөр 20 хоног шахам ирж хайж байсан балмад дээрэмчин инхүү 7 булчирхайгаан тоочход даарсан хүн
дах өмсөж ангасан тэмээ усуух мэт баярлах ёстой атал бэйсийн царай хувсхийн чи хаалаас энд ирээд манж зэргийн хүрээний актыг хулгайлж тарайн талбайг шатаадаг шөрмөс дээр байх нэ. Чамаас болж халахын нутагт амь зууж буй өөлдүүд нар үзэхгүй байна. Чиний хань хамсаатан хэн байна? Даруй хэл гэж зандрав. Бор магнай хар цагаан дуугүй хэсэг сууснаа. Бошгод хааны үрдэс урсах цус ойлох нулимс нэг хань нөхдөө илчилснээс хар толгойгон авахулсан дээр гэж шийдэмгий хэлэхэд бэйс шанаа түүшингээ гүвэлзүүлэн шүдээ хавраад Барсын өшөөг бамбраас авах гэгч болох нь задарсан хулгайч чамайг уястан амбаны газар хөргүүлж арсыг чинь хуулж махыг чинь огтчиж ясыг чинь үүрүүлээд ирэхээр чи үннээ өчөхгүй хазайлах уу? Наадхан аваад гар гэж зандрав. Дөнгө тэрийг хоёр тахар сугдан гарч одлоо. Гэрт ялаа нисгч дуулдам аг чиг болов. Бэйс амн хатсан мэт том мөнгөн аягтай зөөгшсөн цаг нэг амсгаагаар хөнтрөөд тоонууд харан хэсэг чимээгүй сууснаа хавнд хандаж. Энэ задарсан хулгайчийг 3 хоногийн дараа дахин нэг байцаагаад даруй улаастан амбанд хөргүүлнэ. Та унаа морд хоол хүнс харгалзан авч явах тахрыг бэлдэнэ гэв. Хаван дор мэхийн ёслоод хоолойгоо засан. Жаадэдс минь ялдар дуулгахад энэ хулгайчийг улаастаа хөргүүлж зардал сүйтгэл гаргаж байхаар ойроор нь орхон тамирын бэлчирдэх чилэн толгойд буй манж зэргийн хүрээнд тушаавал ямрав. Тэд нар учраа олно биз гэхэд ширвээ сахлаа имрэн бодол болж суусан бэйс. Цэргийн хүн цэргийн хэрэгэл мэднэ. Улаастан амбаны газраас намайг тэтрүү эдгээдийг ол гэж шавдуулах болсон тул тийш нь хөргүүлбэл хэн хэнд үлзийтэй байх гэд өндөм босов. Харуулсны тухай гатлан гэрийн зүг хонин жороо морныхоо амыг татан бүгнэн гэлдэрч яваа бэйс дэргэдийн үнэн чихя хулгар цамбтай үг үл хэлэлцэн бодолд дарагдан явна. Тэрэлжийн 100 модны тулаанд ойр цэргийг оройлон тулалдсан түүний өвг эцэг равдан жанжны баруун гарын шадар цорсын шар бодон гэгч Элдэн Баатрын тухай аман яриа түүх домог бишгүй нэгийг сонссон билээ. Түүний ач харманжаас өвгдээдсийн өс хонзонгоо авахар хаахол ил тарвахтайгаас ойн ирж хар этгээдийн зүрхэнд шар ус хуруулж байхад адилхан үрдсэн болсон би өөлд түмнээ юугаар гийгүүлв гэсэн шаналгаат бодол дотрын мэрж байв. Аргагүй эрхэнд манжид хураагдсан өөлдүүдийг захируулах зарилгаар манжийн хаанаас бэйс хэрэгм хүртэн гүнжтэй нь ургалж манжийн боол болсондоо гутрах шиг болов. Гурван тэрсгэн аг төрүүлсэн болоржин хатнаас нь илүү эрх мэдэл атгах болсон манж гүнжийн талаар таагүй яриа сонссон нь өөрийн эрэхгүй өрлөв нь хатх болов. Залууда арвдан жанжны бичээч явсан цэнд зайсан нэг удаа ихэд хөлчүүргсэн үедээ пунцэг бэйсэд чам долгож хөлөхөд наад гадсан хөлт хатандаа эрх мэдэл өгөх нь бүүхэл итгэж чи болохгүй. Манжийн хаан гүнж нэрээр халахын ноёдын герт гэтээж суулгасаар он утсныг өвгөн бий мэдэлгүй ахав. Чи битгий уурлаарай.
Чин үннийг хэлэхэд ахай хатны тухай би сайн мэдэх хүнээс үг сонсов. Манжин хааны татвар эмээс гарсан охин мөн. Гэхдээ их лоосуутай. Өрөөс нь төмсгөө нууж үлдсэн ордны тайган татвар эмтэй самуурч олдсон хүүхэд нь ахай хатын юм байна. Хэргийг шүүж хатуу эрүү шүүлт тулгахад самуурсан хоёр үннээ өчжээ. Тайган татвар эм хоёрын сүвээр нь хулс сүлбэн хөнөөж охиныг нэгэн манж түшмэлд өгч тэжээлгсэн гин. Тэгээд өөрийн гүнж хэмээн бэст өргөв гэж урд газраас ирсэн учир мэдэх хүн өгүүлсэн байлээ гэжээ. Тэрхэн үед манжин хаанд хуурцсандаа хорсон хэлгэнэж ахай хатныг загсны хоол болгомоор санагдсан ч түмэн амтны шившиг болох тул нэг гараа нөгөөгөөр хорж юу ч мэдээгүй юм шиг өнгөрөхөөр шийджээ. Анх гангар шаазан шиг цэвцгэр бүсгүйд дур татагдан ихэд энхрийлэн хайрладаг байсан бол зан нь хувирч залаа нь гозоох болсон тул өдгөө сонь буурчээ. Эрх хав шиг нялуурч суух дуртай бүсгүй яванда тараан таниулж өчүүхэн юмд садганан уурлах нь тэртэй. Жалмайсан царайтай, хавтгай цээжтэй, жооргонсон явдалтай, ширүүн сэлхэнд хийсчихмээр туня муутай ахайн дэргэд, хөрслөг бор царайтай, танан цагаан шүдэ яралзуулан инээмсэглэх, махан марайн тэнцүү болоржин хатан хангал согоо шиг дүүхэлцэж байдаг билээ. Гүнжийг дагуулan ирснээс хойш элтэд царай зүс нь гундах болсон уян зөөлөн хатнаа өрөвдөн зүрхэн шархираад ирэв. Бодол дарагдан явсаар нохой борох чимээгээр толгоо өндийлгвөл өргөөнийхөө гадаа ирсэн байлаа. Мөөртэй модон шалан дээр барьсан улаан хөлтөрхтэй их өргөөнд морилж буурчин бэлдсэн зоогт ам хүрэх төдий болоод хоош тавив. Их өргөөний баруун зүүн этгээдэд хоёр хатны өргөө, араар нь зарц барлаг аягчин шивгчдийн бор ваацхан бүртэг ирүүд эгнэж алсуур тойруулан тэгдэрүүлжин чулуун гортог татсан эмх цэгцтэй харагдана. Төө хэрийн хаш чулуун саруултай гаанса зэтгэн нэрж бодол болон суув. Шар модон баатрын ачийг улаастан амбанд тушаавал өвг дээдсийн голомтыг өшгөлснөөс ялгаагүй хэрэг. Энэ бачим явдлыг хэрхэн шийдэх талаар толгойгоо гашлхан бодол нэрж суусаар цаг орой болсныг анзаарсангүй. Үүд сэвхэн онгойж болоржин хатан орж ирэхэд сая нэг сэхэ оров. Хатан намбалзан алхасаар зүүн орны тушаа суун. Та зоогоо хүртэхгүй юунд санаатан чилээд бодлогошрон суунав гэж намуун дуугаар асуулаа. Бэйс баахан азнаад манжамбны газраас элдв татвар говчуур нэхэд амар заяа үзүүлэхгүй юм аахөө. Дээрээс нь манж цэргийн хүрээний актыг хөөсөн тарайн талбайг шатаасан балмад этгээдийг даруй олж өг хэмээн шахаж шаардах болов. Хайх бараагүй, харах мөргүй алга болсон тэр босоо ороолонг би хаанаас олох вүлээ гэд хатныхаа нүрөөд харав. 3 хүү дараалан төрүүлсэн ч шахсан бяслаг шиг чилгэр биеийнх нь хэв эвдрээгүй намбад өлгөн хатна нь нэгийг бодол хийлэн байх шиг гараараа оролдон сууснаа. Уулнаас нэг босуул хүн барьсан тэр нөгөө сүрхий хулгайч юм гинэ гэсэн яриа зарцнаар шивнэлдэх нь миний чихийг дэлслээ гэд үг асуух мэт тунгалаг харнуудаарээ бэйс рүү харав.
Бэйс ганцныхаа үнсийг цохилуурт унган түрийндээ сувдаад ширээн дээрх буудтай аригнаас нэг том болгоод оож сахлаан имрэн ил тарвахтай хүн юм билээ. Агт хөөж тариан талбай шатаасан гэж бэлэн өчөөд угаа. Хэн нэг хаацайлж угаа болов гэсэн сэжиг төрөөд байх юм. Бүл сайтай бүлэг хулгайч байхаас зайлахгүй. Маргааш дахин байцааж нэг мөр мухарлна гэд өндийн бослоо. Хар үсэн холбож хаалгуудээ сөгсөн цагаас хойш эр нөхрийн хөө амийг харж аясыг дагаж ирсэн хатан чимээгүй даган өндийв. Том өргөөнөөс тэр хоёрыг гарч ирэхэд асралт хатан гэрийнхээ үдээр цухиснаа буцаж орлоо. Бэйс янзгүйхэн хараад дандаа хатвч дотхоор шагааж байдаг муу ёртой л үд шүү гэж цэвцэлцэхэд болоржин хатан хөөрхийдөө хүний газрын ёс мэдэх биш өр хүүхэдгүй гэртээ ганцаар уйдж цөгтөг биз гэж өмөрх аястай хэдэн үг хэлв. Бэйс их хатныхаа өргөнд ороход хоймор дэвссэн журам дээр шагаай нислэн наадж байсан 3 хөвгөн дэрхийн босч аавынхаа гараас зөөгдөв. Өдшийн боргигээ тасарсан хойно Бэйс жир үед өмсдөг өлөн хэр суусан хөх минчүүд хэрлэгэн өмсөд гадааллаа. Хамжлага зарцнаар тус тусынхаа ажлыг хийж дуусаад идэ цагаагаан борлуулж хоол хошоо хийж байгаа бололтой айл бүрийн яндангаас утаас авсна. Хот айлын баруун захад байх тов хийсэн бор гэрлүү гитэх мэт зөөлөн алхасаар орлоо. Борцон үдэн буруу харж суусан хулгар замб үүд сэвхийхэд эргэж хараад Бэйсийг харангуут хормой хотон гөвн ухсхийн босоод хойморт журам дэвсэж гар дэлгэн өрөв. Бэйс хаяа хотонд байгаа айлуудаар тэр бүр ордгүй болохоор ихэд гайхсан хя хөхүүртэй айрагнаас модон хөнөгт дүүргэн явган ширээн дээр тавиад аяглан барив. Буутанд молмолцох тос хөвсөн айрагнаас нэг балгаад цамбыг ажих мэт харж сууснаа. Хоёулаа аминчлах яриа байна. Нааша ойртож суу гэв. Хя өвдгөн тушаанд очиж бохирон суулаа. Бэйс яриага хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг азнан сууснаа. Шар бодон баатрын ач бор магнайг сэм оргуулах хэрэгтэй байна. Нөгөөдөр хэн хэр дүгэр хар гэрийг манах юм байна. Чи дүгрийг хүлж орхиод бор магнайг суллаж Бэйс таныг өршөөлөө. Нутаг руугаан даруй яв гэж хэлэх. Миний адуунаас 2 агдам морь барьж өг. Мөн замын хүнс бэлдээрэ гэлээ. Бэйс яриаг чих тавин сонсч байсан цамб учрыг эс ухах энэ хачин ярианд гайхаш төрөн нүүрүүд нь харвал. Арвдан өвгийнхөө нэрийг бодож өршөөх нь Тэнгэрийн таалал биз гэд тоонууд харав. Энэ үед гэрийн хаяаг сэм чагнаж байсан ахай хатны шивгчин өлмий дээрээ зөөлөн алхасаар холдож буйг хэнч мэдсэнгүй. Шивгчнийхээ шивнсэн үгийг эргцүүлэн уруулаа хэмлэн суусан ахай хатан итгэлт зарц цэхэр дондвыг дуудуулв. Нэгэн бичиг үйлдэж дугтуйнд хийж лацдаад дондовт 2 гардан барьж энэ бичгийг даруй члэн толгойн цэргийн хүрээний ноён Пуянгад хүргэх хэрэгтэй байна. Хот айлынханд хар сэжиг авахулж болохгүй гэд ууттай мөнгөн зоос алган дээр нь тавилаа. Дондов дээдсийн хишигт мөргөн залбираад ухран гарч одов. Дондовын гэр хот айлаас саахалт хэрийн зайтай тул гэрийн зүг жолоо залан аажуухан гэлдэрч явснаа. Хотч нохтын дуу дуултгаан болимгц мориндоо ташуураган дөрөөн дээрээ босон жиргүүлв. Члэн толгой дох манж цэргийн хүрээ хагас өртөө хэрийн зайтай тул
агдуу морьтой хүнд ядах юмгүй хүрэх зай билээ. Ийхүү морины ам тадлгүй давхисаар орхон голын оймлого дээр ирэв. Гол гатлаад хоёр сахалтын зайд манж цэргийн хүрээ буй. Дондов морио амгаавчлан услах зуур гаансаа зэтгэн нэрж хөх утааг нь савсуулан хэсэг суув. Хин гацсан хөлт юу сэдэд намайг ийхүү харанхуй шөнө шамдуулан зарв. Нэг л лоосуу байна да. Бэсийг манах ховлон гүжирдэж байгаа юм биш байгаа гэж элдвийг эргцүүллээ. Тэр босох гэж яарсангүй. Бунцаг бэсийн өв гэцгийн үеэс л хаяаг нь манж хишгийг хүртэж итгэлийн нэвдэлгүй өдий хүрсэн билээ. Үхэр долоож үнэ шинших юмгүй явар ядуу айлын хүн болж төрсөн ч гунж гунтхыг мэддэггүй морин дэл дээр эсгэрүүлж явдаг жавхаатай нэгэн билээ. Эзнийхээ сүүнд хормой дүрж сүрэгт уурга барьсан мэт нэг л таагүй совин татаад байв. Альваад арга ивээр ханддаг эерүү зөөлөн зантай дондовыг ахай хатны зарцаар өгтөн пунцэг бэйс. Хатанч гэлээ харин хүн хаалганы цаадах яриа хатавчнаас гарах учиргүй хэмээн учир битүүлэг үг хэлж байсан нь бодогдно. Манж хааны гүнж хэмээгч ахай хатан зан ааш хэвцгий санаанд нь таарч тохирохгүй хэнийг ч маажиж малтан зодож гөвшгөн энэ үхэнд тэр бүхэл бэйсийг нүрийн сарлаж байсан ч удаатай. Хааны гүнж гэдгээрээ далайлгаж өөрийн сансан чигээрээ зүтгэдэг зөрүүд дураараа адаар ааштай хатныг зарц барлаг аягчин шивгчд дор бүрнээ хараан зүхэх боловч нүүрэн дээр нь яаж чаддгүй билээ. Ясан цагаан царайтай ширүүхэн салхинд хийс чихмээр торихон чүүчхэр хатанд ясан цагаан гадсан хөлт шулам ахай зэрэг элдвийн нэр хоч өгч далдуур хошуу холбон муулж шоолох нь их. Тэр бүхэл хатныг зарим нь манин болохоор хүүхэд гаргадгүй юм гэсэн. Манжин гэтэч хэмээн сэм шивнэлтгэнч бий. Энэ мэтийг эргцүүлэн суусан дондов аль хэдийн унтарсан гаансныхаа цагийг гудлынхаа хоншорт цохин унгаад тамхины унтаан бүсэндээ хавч улам өндөлөө. Гацсан хөлт юу ч сэдсэн байж мэднэ. Бичгийг өгөхгүй буцвал дараа нь хар толгойноос хаагцах аюултайч бэйс намайг хамгаалах үзье гэсэн битүүхэн гордлого найдвар төрж ерөөсөн буцаж бэйст энэ бичгийг үзүүлэх гэж шийдээд мориндоо алвахын мордож жолоог нь хойш эргүүлв. 7 өвгөн хөндлөсөж 3 нохой гудайх үед хот айлын гадаа ирсэн цэхэр дондов хамгийн хойд цахад онцгой дүү буусан мажиг эмгэний гадаа дөрөө мултлан буулаа. Садан сүлбэний улс болохоор шөн орой хэдийд ч бууж мордон дассан тул эсгийн үүдийг сөхөн хоолой засан ханиалгасаар оров. Сэргэг эмгэн даруй өндийж өөхөн дэмбэрлээ. Дондов баруун талын намхан орон дээр дээлтэйгэн хажуулж нүдний хор гаргаад босъё хэмээгээд удалгүй хуурхирах дуулдав. Үүр цүүрээр цэхэр дондовын авчирч өгсөн дугтуутай бичиг бэйсийн хилэнг хөдлөгжээ. Манж цэргийн хүрээний ноёнд хаяглан манж үсгээр тадлан бичсэн үг бичигт хорлон сүйтгэгч балмад этгээдийг барьж хорьсон боловч бэйс суллан явуулах гэж байна гэсэн утга бүхийд бэйс хорсон зэвцэв. Харь цустай гэлээч хачин нойлонхай зан эгдүү хүрмээр царай төрх булбрай зөөлөн бий өрн тачаангүйн эд ховстон татагдж гараас алдуурч унавал хагарч мэдэх гангар шаазан бит эмзэг амтэн хэмээн инхрийлэн эрхлүүлж байсан хатна нь ийхүү өөрийн хорлох арга сэдэж буйг мэдээд сэтгэл нь өмрөөд явчих шиг болов.
харь цустай хүн гэдэг хар санаагаа далдалж явдгийг ухаарав. Гаансныхаа бурзангаар эрүү шанаагаан үрчин суусан Бэйс сая толгой өндөлгөн асралт хатныг дээшлэхээр өргөөнд нь морилж явсан хэрэгэн айлдаг. Бичгийг манж цэргийн ноёнд гардуулсан. Ямар нэг хариу хэлээгүй хэмээн өчиг их үе. Цэхэр дондов Бэйст хүндэтгэл үзүүлэн мэхин ёслоод хойш ухран гарлаа. Энэ бичгийг эзэнд хүргээгүй цэхэр дондов толгойгүй болохоос гадна манж төрд тэрсэлсэн этгээдтэй хуйлдсан гэж өөрөө ялд унах төдийгүй халахын нутагт хавчуулагдан амь зууж буй өөлдүүдэд гай зовлон нүүрлэх нь гарцаагүй болов. Амь нас хувь заяа дээсэн дөрөө дэнсний тавг дээр дэнжигнэж мухар нүхэнд орсон тарвах шиг болсон Бэйс энэ хэргийг хэрхэн шийдэх талаар элдвийг сэдэн хөх утаа манруулан өдөржин гаанс нэрж хүрлийн сууж арга сөвгчилсэн ч тусыг эс олов. Хэрэглэхэд хэрээн сүүл олдохгүй, хясахад хярсны сүүл олдохгүй гэдэг үнэн ажээ. Эр нөхрөн хүнд хэцүү хэрэг тохиолдоход хэнтэй ч үгүйл дуугаран хар цагаан дуугүй хүрлийн суудгийг андахгүй мэдэх болоржин хатан элдвийг шалгаасангүй гэр доторхоо эмхлэн өөрөө буруу хэрэг хийсэн мэт хаяа сэм халиаж шүүрс алдна. Харав бүрий болж хот айлын хөл хөдөлгөөнд татрах цагаар Бэйс асралт хатныхаа өргөөрөө шалмгайлан алхав. Гангар шаазан шиг жингэнсэн дуутай жаламгар цагаан хатан үүд сэвхийн цөхөгдөхөд цочин бондгос хийснэ. Хормой хотоо янзлан нүд хөмсөг хөдөлгөн зөөвөн харнуу дээрээ айлгуйтан халиаж алулаан уруула хагас ангаан совдон шүдээ яралзуулан мишээв. Ясан цагаан царайтай салхинд бөхөлцөх өнчин дэрс шиг туниа муутай бүсгүй ирж байснаа бодвол хазарт нь maaхан арай сууж бие хаана дориун чирэг болсныг үзвэл Монгол газрын эдээ ундаа агаар салхи нутаг ус ихэд зогсон гэлтэй. Бэйс хоймор дэвсэн журам дээр чандамлан сууж гэр доторхыг тойруулан ажиглав. Бэйсийн хонин шарнууданд жавар хургасан байхыг ажсан ахай хатан шалмгайлан босч аягч ивгчэн рүүгээ гар гэж нүдэрийн сэм дохиод өөрөө цай дэ барин Бэйсийн урд суув. Цээж нь дотор төөмөр шатавч утааг нь хамраараа гаргахгүй байж сурсан Бэйс юу ч болоогүй мэт царайгаан төв болгон ойр зуурын сонин хачин хүүрнэн ёр энгүүн байв. Хазар нь ялимгүй улайж нүдэн сүмэлсэн хатан Бэйсийн ажилд эвдэрч нухлагдаагүй булцхар зөөлөн гарыг илэн сууснаа өндийн босч ор дээрээ эмхлүүлв. Хатны ор дээрнээс хүдрийн заарын анхлын үнэр гэр дотор түгж эхэллээ. 20 шүргэх насандаа Бэйсийн хатнаар залгдан ирэхдээ эм бие эвдээгүй байсан ч үүлэн борооны ажилд уран шалмаг өрн тачаангүй байхыг үзээд мэл гайхаж цэл хөхөрсөн билээ. Ордон дотор уйд цогтөг тэдэнд багаас нь Иремийн ёсыг таниулж нууц далд эрдэмт сургадаг биз гэсэн таамаг төрсөн аж. Хөх гэрийн тагтай хөдөөний сарвчанд үүрлсэн бит ойр хавийн хүмүүс байтугай хаа хол газраас ч хатныг харахаар зорин иргэсэд бишгүй нэг байж билээ. Гэвч тусдаан гэр өргөтэй хатныг харахын заяа тэр бүр тохиохгүй нь гачлантай. Өглөө дээл өмсөж үдэш шаа өмсөх тогтворгүй цаг агаартай нутагт ирсэн тостой гараар баримгүй ордны бүсгүй эхэндээ царай дарж орондоо сэм уйлдаг мунж дорой нэгэн байсан ч эр нөхрийнхөө хайр халамж эрх мэдэлд дулдуйдан удалгүй зүсээн хувиргах болжээ. Энэ элдвийг эргцүүлэн суусан Бэйсийн мөрнөөс ахай хатан зөөлөн татаж өрн тачаангүй инээмсэглэлээр тал шагнав.
Цагаан пансан дан дэглэлийн цаанаас хэв галбир эвдрээгүй болцгор хоёр хөхн том боож уран гол шиг биеийнх нь галбир төрх тодхон харагдах нь сэрэл дурыг өдөн мансууруулах шидтэй ажигуу. Маргааш өглөө нь пунцэг бейсийн хатан ээж ахаа өөд болов гэсэн яриа хуурай өвс дурван шатах мэт тархав. Саяхан майдэр эргэх үеэр зүв зүгээр явж байсан биз дээ. Гинтийн дайрлага дайрсан юм байхаа. Газар орны лус савдаг таалаагүй үз. Хөөрхи амтэн хаа холын газраас энд ирээд ясаан тавих гэж. Аягчин шивгчнээ алгадаж зарц барлгуудаа зодож нүддэг гэсэн. Тэр бүхэл бейсийн нүрийг ч самарддаг гэнлээ. Гэх зэрэг их адаггүй яриа хөвөрчээ. Ахай хатны гинтийн үхэл бүлээн цайндаа зангирч бүлэгтэй махандан хахах гихч болов. Хадны оршуулгын яслал оролцохоор хол ойрын хүмүүс цуглаж хойлогын найрхийн ёс төртэй нутагл болов. Гэтэл хатныг оршоосон өглөөнөөс үйл агтан туурайлж ганших шинжтэй болоод ирвэ. Үдшийн бүрий тасрах үеэр хатны гэр орныг цэвэрлэн зулаг хүж өргөн байсан шивгчин юмжир орилж хашгирах чимээгээр ойр байсан зарцнар гүйлдэн орвол сүнс сүудрэн зайлах шахан нүд нь орой дээрээ гарсан шивгчин ээрч мууран дөнгөж сая ахай хатан тооны дээр суучихсан надаас хоолны хэд гэж арай ядан хэлээд харцханд эргэцэн болжмор шиг бөмбөгөнтөл чичирч байв. Хотны ноход гаслан хуцалдаж ямар нэг хий юмтай ноцолдох мэт сүр сар хийх чимээ шуугаан гарсаар үүр цайлглаа. Гэгээ орох үед адуучин ширнэн хар хөлсөн цутгсан халиу мартайгаа тоос татуулан давхиж ирээд бейсийн өргөний гадаа дөрөө молтлов. Үс нь арзан хийсч нүүр нь хөлсөнд халдардсан ширнэн бейсийн өргөний хаалгаар мүлхөх шахам орж ирээд бүлцгэр улаануудыг эргэлдүүлэн өршөөж хайрл гэж гуравтаа сун мөргөөд сая нэг гүнзгий амсгааваад алтуулам орныхоо хойноос хөөцөлдөж арай хин барьж аваад од зулцглах үеэр тахилт уулын араар гэрлүүгэн дөхөж явтал гинт дөрөөнөөс нэг юм зуураад авах шиг болов. Цочин харвал сарын сарвалд симхи цагаан дээлтэй ахай хатны царай үзэгдэж чи намайг гэртмэний хүргээд өгөөч гээд нүүдэрмхийн зуур хөдөлгөө морин дээр алвхийн мордхон тэр сүн сэн зайлтал айсан би хөдөлгөө морины цолбуурыг шидчихэд ухаан зулггүй морио нүдэн хумгүй давхсаар ирлээ гэж нэг амсгаагаар өгүүлээд амнаасаа сахарах цагаан хөөсийг ханцуугаараа шудран өөдрүү хялвхийн харах нь араас нь ороод ирэхвэ гэж айсан мэтэ. Үүрэн эвдүүлсэн шоргоолч шиг бужигнах бейсийн хот айлынхан айн сандарсныг үгээр хэлэхийн аргагүй. Үдшийн боргэгээ тасрах үеэр хулмар зайдан унсан цагаан пансан дан дээлтэй ахай хатан үс хизгээ хийсгэн дуу аялсаар бор намжлын хот айлын дундуур өнгөрөв гэсэн жигтэй яриа айлаас айл дамжин бейсийн хотонд хүрлээ. Ахай хатан буг болон хувирч бейс оймсороо намсан гин гэсэн жиг зүг яриа хошуу хотлоор тархаж айдас хүйдэс нөмөрчээ. Чон борооноор чогчго сим хийгээр гэгчээр энэ үеэр хар герт хоригдож байсан босуул эр үүргийн хавчгийн бөглөө шиг биетэй хэнхэр дүгрийг эсгийд боож орхиод оргон зайлсан хэрэг гарсан ч ахай хатны дуйланд дарагдаад агчиггүй өнгөрчээ. Үүр манхайтал цайхад хөвчин хаяа руу шургасан бадрун хүдэр бормагнаа. Алс газрыг туулах учиртай хоёр аргамаг хүлгэн амраа хар богцтой ачимгаан буулгаж хөлстэй тохмын хуулав. Бэс даруй зарлага мордуулан өөлдийн хийдээс
Баялдар төвчнийг залж гүрэм дорм хийлгэхээр болов. Чон зураад нохой хуцуулж, жимс зураад шувуу цуглуулах эрдэм чадалтай хэмээн шүтэгдсэн Дөвчин Баялдар Ахай хатныг оршоосон тахилт уулын ард хүрч жодгор басхан 3 хоног тасралтгүй цагаан шөрмсөн тасартал жатга гүрэм уншиж засал дом хийн сая нэг эгв. Царай нь шарлан нүдэн бүлцээсэн Дөвчин Баялдар өс сансан сүнсний нэхэл хатуу хорлол хэцүү байдаг. Хатуу тарины хүчээр сүнсээ номхруулж эх нутаг руу явууллаа. Одоо айх эмэх зүйлгүй. Хойдын буйныг сайн үйлд гэвэ. Үүнээс хойш ямар нэг хэрэг гарч хэнгэрэг хагарсангүй. Харин Ахай хатныг бэйс оймсороо намсан гэсэн алдуул үг ам дамжин явсаар Улястан амбны газарт хүрчээ. Удалгүй Улястан амбны газараас төлөөний түшмэл эрх ямб бүхий хүмүүс өөлдийн хошуунд ирж хэрэг заргаж шүүв. Бэйсийн хот айлыг шалгаан байцааж сэжигтэй юм олсонгүй. Ахай хатнаас хойш уруу дорой царайтай толгойгон ганцгалж явах болсон бэйс. Хат намби алган дээрээ бөмбөрүүлж байсныг хошуу хотлоор мэдэх билээ. Дээлэн урж дээдсэн хараасан удаа байхгүй. Урд шөнө бид хоёр халуун хүнжилтөө тэврэлтэн хонсон. Үүрээр сэрж өндийн босоод гутал хувцаан өмсөх гэтэл эрхэлж нялуурах гээд зууралдаад байсан. Намайг царай өгсөнгүйд бугсан уурлаж эрээ цээргүй харааж зүгсэн тул би бачимдахтаа тэсэлгүй эсхий оймсороо духруу нэг гөвшсөн юм. Өөр гэмтэй юм болоогүй. Буруу хараад хэвтчих шиг болохоор нь би сэм гараад явсан. Нэг нэр 2 хочтой явмааргүй байна. Үнэн мөнийг олж өгнө үү хэмээн өчжээ. Улястан манж амбны төлөөний түшмэл хамт яваа хүмүүстэйгээ зөвлөлдөн тэнгэрт тэтгэгдсэн хааны гүнж хэрүү даахгүй өвс хамглахыг даахгүй хомоол аятай эсгий оймсоор гөвшхийн төдийд хялбархан хайлна гэж байхгүй. Ямар нэг гентийн гай барцад дайрснаас зайлахгүй гэж ам нийлээд нутаг орон руугаан эгв. Энэ хэрэг ингээд шуптарчээ. Үүнээс хойш өөлд ирчүүд эхнэртэйгээ муудалцах ам мөрийнх үедээ оймсоор гөвшүүлвэ гэж тоглоом шоглоомоор хэлдэг үгтэй болжээ. Харин тэрхүү золгүй явдал болох үед бэйсийн оймсонд 50 лангийн мөнгөн имбүү байсныг цохилоор газар нь тааруулсныг хэн хэрхэн гадарлах билээ. Зохиолыг бичсэн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч Хөх толбот Дэмбэрэл Чамцын Төмөр Очир. Уншсан Эрхэнбаярын Баттарч.